За бичлэг эхлэхээс өмнө түр нааш анхаарлаа хандуулаарай. Хэрвээ та анх удаа стати витамин бичлэг дагаж хийх гэж байгаа бол бичлэгээ эхнээс нь үзээрэй. Харин хоёр дахь яг энэ бичлэгийг дагаж хийх гэж байгаа бол chapter 2 гэдэг дээр нь шууд дараад бичлэгээ эхлүүлэхэд болно шүү заяа. Яагаад гэвэл би урд хэсэгт нэлээд оршил ярьсан байгаа. За сайн байцгаана уу хонгор цалайн. За өнөөдрийн бичлэг болохоор хичээлийн хингээ юм уу эсвэл аливаа ямар нэг зүйлд төвлөрч суухдаа хүмүүсийн хажуудаа одоо уцаараа юм уу таблетаараа тавиад дагаж хийдэг тийм бичлэгийг би бас өнөөдөр хийж чинь. Би болохоор оюутан байхдаа болон диплом бичиж байхдаа ч юм уу яг тийм бичлэгүүдийг агиух дагаж хийдэг байсан. Стати витамин гээд хүмүүс ингэдэж штэ би сууд сураагүй. Эсвэл миний ингээд суралцахнаас өнгөрчжээ. Ерөөсөө нэг л ингээд толгоор юм орж ирэхгүй ингээд агиух ярьдэн штэ. Би энийг болохоор хүн ерөөс хүний настай холбоогүй гэж боддог. Хүн өөрийгөө сууд сургаж чадахгүй, аливаа зүйлд ингээд төвлөрч сууж чадахгүй байгаагаас болоод өөрийгөө миний сурах нас оройтцсан байна гэж боддог байхгүй юу? Тийм болохоор би бас диплом бичих явцдаа л энийг илүү их ойлгосон байхгүй юу? Ер нь ингээд заримдаа онгод орж ирэхгүй айгүй их олон өдөр өнгөрөн айгүй их цаг хугацаа алдана. Тэгээд тэр явцад би өөрийнхөө за би яавал илүү их төвлөрч чаддсан байна? Яавал би аливаа зүйлийг ингээд хурдан хийж гараас гаргаж чаддсан байна гэд тухайд бол мэдэхгүй байсан гэж явсаар хагаад би ерөөсөө аливаа зүйлийг ингээд хамтдаа хийхдээ эсвэл ямар нэгэн зорилго төлөвлөгөө байх юм бол айгүй сайн хийгээд байна. Тэгээ тууштай суух юм бол бас сайн хийгээд байна гэдэг мэдсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс хойш YouTube хуудаснаас юм стати витамин гээд за би эндгээр харуулж ийм нөө гадаад бичлэгүүд айгүй олон байдаг. Өөр гадаад орнд сурж байгаа, ажиллаж байгаа хүмүүс маань ингээд яг ингээд төвлөрч суух 1 цаг, 2 цаг, 10 цаг бүр төвлөрч суух үедээ ингээд бичлэг хийждэг. Тэрийгээ бусад хүмүүс үзүүлэхэд YouTube дээр оруулангууд одоо чинь би өнөөдөр 5 цаг сууж хичээл хийх байлаа. Тэр бичлэгээ хажуудаа тавиал эхлүүлчихнэ. Тэгээд тэр бичлэг маань 50 минут юм аягаад 10 минут амраад дахиад 50 минут юм аягаад 10 минут амраад ч юм уу яг нэг хантай хин нэгэнтэй хамт байгаа юм шигээр ингээд урам зоригтой аливаа зүйл ингээд хийх явдаг байхгүй юу? Юм төлөв гэдэг чинь айгүй их юм хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бичлэгнүүдийг их дагаж хийдэг байсан. Тэгээд яагаад өнөөдөр би ингэж хийж байна гэхээр өмнө нь болохоор би яг өөрхий хиймээр байгаа юм уу хийх дуртай юмнуудаа за яах юм угаасаа хүмүүс хийж байгаа юм чинь за яах юм гэдэг дандаа хоош тавьдаг гэсэн байхгүй юу? Тэгээд нэг юмыг ойлгосон. Би 1000 хойш тавилаа гэд надад ямар ч өөрчлөлт орохгүй байна. 1000 хойш тавилаа гэд би хийх юмсан гэж боддог хонгор зулал байгаад их юм байна гэж бодсон учраас би гоё орчинд байна уу, муухай орчинд байна уу хамаагүй шууд хиймээр байгаа зүйлээ хийх гээд өнөөдрийн бичлэг хийж байна. Өнөөдөр болохоор би 50 минутын ер нь бол 1 цагийн бичлэг орно. Тэгээ урьдчилж одоо би та бүхэнд ихлэ тайлбарлаад ийм 5 минутыг өнгөрүүлж байгаа. За яг үлдсэн 50 минутын яс сууж одоо хичээл хийх байгаа. За энэ юу вэ гэхээр би болохоор солонгос улсад амьдардаг. Зарим манай YouTube үзэн үздэг хүмүүс мэдчихэж байгаа. Тэгээд 2 жилд нэг удаа солонгос хэлний шалгалт өгдөг байхгүй юу? Тэр дүн маань яг 2 жилийн турш хүчинтэй байдаг гэсэн. Тэнгүүд минийх 90 хонд өгөх болж байгаа. Тэгэхээр би 90 оны 1 сар хавцаа өгөх учраас 2 сарын өмнөөс ер нь ийм материал затрал ашиглаад завтаа уяраа хийжээ гэж бодоод өчигдөр номын сан ороод хэвлэж авчирсан зүйл маань болохоор солонгос хэлний шалгалтын материалуудыг яг шууд өмнөх жилүүдэд авч ирсэн материалуудыг сонгож авчирсан байхгүй юу. Тэгэхээр хэрвээ солонгос хүмүүс үзэж явах юм бол бас солонгос хэлийг давтыг гэх юм бол мэдээж номнууд байгаа л да, ном давтах нь зөв. Гэхдээ өмнөх шалгалтын материалуудыг бэлтгэх юм бол илүү их одоо шинэ үгнүүд ч юм уу эсвэл яг ямар арга барилаар авд юм бэ гэдэг ийм тактикт суралцсан байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ бас магадгүй сайтаас татахтаа дутуу татаж яж магадгүй гэж одоо бас хэлье гэж бодлоо. Солонгос хэлний тестийг татахтаа эхлээд жишээ нь уншлагын шалгалтын энэ шалгалтаа татаа дээрээс нь хариуг нь давхар татчаарай. Хариуг нь тэгэх юм бол хийж дуусангуудаа шууд хариугаа шалгах чинь гэсэн үг. Одоо бичгийн шалгалт, консолын шалгалт бүгднийх нь хариу тэр сайтн дээр байдаг байхгүй юу? Тэгэхээр хэддгээр одоо чинь би 83 удаагийн шалгалтыг татсан бол 83 дахь шалгалтын хариунуудыг бүгдийг авсан гэсэн үг. За тэгээд 50 минут яадаг санагдаж байна. Угаасаа энэ бичгийн шалгалт маань тэр хэдүүлээ яг 50 минутын дотор хийгээд үзье би бас 50 минутаа яг шалгалт өгж байгаа юм шиг яс суугаад хийх байгаа. За тэгэхээр өнөөдөр энэ хэдүүлээ оршлыг үзчихсэн бол шууд хэдүүлээ хэлцгээх үү. За би дарлаа шүү. Тэгээ шууд хэлье за. За хэлцгээ. Эхний өдөр учраас жоохон бодлогоо дэлгэц унтраад байна. Тэгээ сая янзлчаад эхэлж байна. За төлрөөд юм аа гэрээ.
За хэдүүлээ 50 минут суугаад ямар ч гэсэн төвлөрөөд юмаа хийчихлээ. Та нар маань дагаад суусноо. Ер нь ингэдэг байхгүй юу? Стади витамин бичлэгүүд хэвчлэн цаана нь одоо юу гэдэг лээ? Дуу ч юм уу эсвэл янз янзын чимээ тавьж өгдөг байхгүй юу? Зарим бичлэгүүд болохоор нь яг тухайн үеийн одоо бод чимээнүүдийг оруулаад явдаг. Би бас яг энэ бичлэгээ тэгж оруулна гэж бодож байна. Тэгээ сая топкийн шалгалтаа, бичгийн шалгалтаа өгсөн чинь үнэхээр бас мэдгүй өгнүүд гарч ирдэг. Ер нь бол юун дээр бичгийн шалгалтын дээр тэгээ бүр сая 38 байсан баха. 38-ыг бүр дугуулахгүй ирсэн. Бүр үнэхээр яг ямар утгаар илэрхийлээд байгаа нь ерөөсөө орж ирдэггүй. Тэгэхээр одоо би ингэн гэсэн шалгалт бүлэгтөө би ингэдэг байхгүй юу? Эхний хэсгүүд бол маш амархан явчихна. Тэнгүү жоохон эргэлзээтэй юмнуудаа жишээ нь ахалтаа нэг хариулт имлээд x-лээд энэ үеийн үртэл яг яаж байгаа шалгалт үед аягүй чухал байдаг. Тэнгүүд ингээд x-лээд яваад тэнгүүд энэ нь юм байна гэдэг ч юм энэ нь юм байна гэдэг ч юм уу тэг ингээд жоохон эргэлзээдэх юм бол түр урдан зураас тавьж явахын гутаа дараах нь хийж агаад тэгээ буцаж ирээд нэг шурлаамаа бүгэлдэн штэ. Тэгэхдээ давхар нэг харчаад гээс дугуулаа авчдаг байхгүй юу. Тэгээ нэг юм хоёр дахь арах боломж бүрдэж байгаа. Тэгэхгүй бол хэд удаа нэг юм дээрээ төвлөрөх юм бол цаг аягүй хурдан дуусчдаг. Тийм болохоор тиймэрхүү аргуудыг хэрэглэдэг. Тэгээд энэ хоошоогоо өгүүлбэрүүд одоо их болоод эхэлдэг шүү дээ. Аягүй урт болоод. Тэнгүүд тэрийгээ жишээ нь одоо топлын шалгалт өгч байгаа юм чинь параграф нь ерөнхийдөө уншин маш нэлээд зэнзэн тактикуд өгдөг шүү дээ. Миний болохоор их хариултуудаа уншичдаг. Хариултуудаа уншингууд за ер нь нэг иймэрхүү сэдвэр байгаа юм байна гэж ойлгож ангуудаа дээшгээ гис гүйлгээ уншичдаг гэсэн. Тэнгүүд хариултан дээр ийм юм байсан тэгвэл энэ биш юм байна гэдэг ч юм уу сонгоход арай амархан бол авчдаг. Тэгээ одоо болохоор би юу яана? Энд дээр гарч ирсэн эхнээс нь хавлаа дахиж нэг хараад гарч ирсэн мэдхгүй байсан үгнүүдээ шууд энэ цаасан дээрээ сайхан орчуулад мэдхгүй үгнүүдээ цээжлээ дараа дахиад нэг үлгээд харахад амар болчихно. Өчигдөр би болохоор номын санд шууд юу байсан? Топкийн өөрхийн сайт руу ороод компьютер дээр шууд шалгалт өгөх гэдгийг сонгож байгаа хийсэн байхгүй юу? Тэгэхэд бол айгүй бас амар байсан. Гэтэ нөө мэдхгүй үгнүүдээ дараа нь бас ялгаж авах ингээл төвхтэй учраас цаасаар авчих юм бол айгүй амар байгаа байхгүй юу? Шууд мэдгүйсэн үгээ ингээд шалгалт хийж явах хэвчээ би сая бөөрн хэлээд ч юм уу тэмдэглээ явуулсан тэдрийг одоо орчуулж хараад ийм байсан юм ингээд нэг л бид нар шалгалт өгөх гэж автчих байгаа юм чинь иймэрхүү аргаар явбал зүгээр их гэж бодож байна. Хувь хүний яг нөө мэдэнч талаасаа суулцмар санагдаад өчигдөр нэг хийгээд өнөөдөр нэг хийсний юм гэх юм бол ялангуяа надад унших шалгалт айгүй сонирхолтой санагдаад байна. Ягаад чинь янз янзын ихүүд байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн одоо сэдв ямар нэг утгын талаар ихүүд. Тэнгүү тэрийг ингээд уншаад хариултын бүглээ явангууд нэг юм шинээр мэдэж аваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Дандаа ингээд огт мэдгүй сэдвүүд айгүй их байгаа. Жишээ сая энийг уншиж хахад уншаад хариултыг сонгож хахад нэг юм их байгаа байхгүй. Сагсан бөмбөг ягаад хөвчлэн нэг юм бараа нэг бор өнгийн мэдэн шүү дээ байдаг байгингүүд сагсан бөмбөгийн тамирчдын сэтгэл зүйд одоо шал өөр гинт ингээд тод цэнхэр тод хөх ч юм уу өнгө ах юм бол ингээд байнгын бөмбөгтэй хацад тоглож байгаа хүмүүс сэтгэл зүй болон нүдний хараанд айгүй сөргөөр нөлөөлт юм байна л та. Тийм учраас газартайгаа ойр одоо тийм шалтайгаа ойр газартайгаа ойр өнгийг сонгож хийдэг учраас сагсны бөмбөгийг ер нь тийм өнгөөр сонгосон байт юм байна. Тэгэхээр энэ айгүй сонирм аа бүр огт мэдж байгаагүй зүйлээс сонсож аваад хэмтчлэн уншлагын солонгос хэлний уншлагын шалгалт өгөхөд ер нь айгүй сонирхолтой санагдаад байна айгүй их мэдж аваад. За мч гэсэн өнөөдөр энэ үртэл танартай хамтаа иймэрхүү стади витамин бичлэгүүд хийвэл ямар юм шиг байна. Яг хуу бүр гоё орчинд айгүй гоё идэв байхгүй та гоё YouTube-ээс хайгаад үзээрэй заяа. Бүр үнэхээр нэрчил хийх юм уу эсвэл юмдаа төвлөрч суух, ажил төрлөө хийхэд үнэхээр нэмэр болдог байгаа шүү. Тэгээ та бас нэг арга хуваалцъя гэж та өнөөдөр энэ бичлэгийг орууллаа. Тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа.